За энэ удаагийн улсын хурлын хаврын чуулганаар эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах чиглэлээр эдийн засгийн эрхчлөөний тухай хууль өнөөдөр эцэслэн батлагдах хэлэлцүүлэг нь явж байна. За мөн төрийн өмчит компани засаглалын тухай хуулийг эцэслэн батлах хэлэлцүүлэг бас өнөөдөр явлаа. Энэ утгаараа бол энэ удаагийн парламент төрийн өмчит компани талаар баримтлах бодлогоо тодорхойлж заулмаар эдийн засаг дахь төрийн оролцоогийн хүрээ хязгаарыг бас тодорхойлж байгаа ийм түүхэн хаврын чуулган болж байгаа. Гэтэл энэ цаг хугацаанд засгийн газраас нөгөө талаараа орон сууцчлалтын тухай хуулийн төсөл болон орон сууцны санхүүжилтийн төрөлдсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байгаа. За эдгээр энэ хоёр хуулийн төслүүд болохоор саяны миний дурдсан эдийн засгийн эрхчлөөний тухай хууль болон төрийн өмчит компани засаглалын тухай хуулийн үзэл баримталтай нийцж байгаа эсэх тал дээр бас улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн хувьд ч тэр ер нь одоо энэ парламентын төвчинч тэр эдийн засгийн байнгын хороонд ирж тэр цаашид дахин нийцлэгийг бол одоо бас тодруулах, илүү ойлголцох, илүү зөвшөлдөх шаардлагатай гэж үзээд энэ хоёр хуулийн төсөл дээр авсан завсралгын хугацааг дахиад 3 хоногоор сунгаж өгөхийг хүсье. За 3 хоногийн хугацаанд 26 сарын 25-ны өдөр 3 хоногоор завсрал авсан байгаа. Завсралын хугацаа дууссан. Дахин 3 хоногоор завсрал өсөж байна. Та бүхэн маань бас энэ асуудлаа дор дороо яриад бүлгийн хурлаар одоо уралдаад бас шийдчмээр байгаа юм аа. Шарлан гүшүүнээ. За 1 хоногоор маргаашийн 7 сарын 3-ны өдрийн 10 цаг хүртэл завсрал өглөө.